Ой. Тэр онлайн шоп дээр шинэ дугаар орсон ба шүү дээ. Тэр нь л залгалтай. Залгалаа. Минутын өмнө орсон биш шүү. Нагаас хараа байж та. За юухон дуурлаад. Сүүлийн 1 минут наа чи нийлмээ. Залгах би. Онлайн шопынхан залгах чи чамаас Чи одоо залгах чи. Баско. Энэ нөгөө нэг пассворд нэвтрэх нэр юу би Facebook руу нэвтэрчтэй одоо чам руу явуулаад чи гэж тэрнтэй чатаад. Муу. Бан сайн байна уу? Намар онлайн шоп. Тэ. Та комент хэсгээр дугаараа үлдээсэн юм байна шүү, тийм ээ? Тий. Одоо та урьдчилгаагаа хийгээд би тань руу данс явуулна заяа. Тань руу 6 хоронтой баталгаажуулах код явуулна. Тэгээд таны захиалга баталгааж шүү. За, зөөлний дугаар Тэ. ирсэн үү? Ирчлээ. За. 50 26 32. 50 26. Яасан бэ? Энэ нөгөө Facebook-ын энэ дугаартай холбоогүй юм биш үү? Оо. Болохгүй мэнэ. За зүгээр юу саяны юугаараа мөнгө авчих. За. Тэгээ өөр данс руугаа хийгээ яваарай. Өөр данс. Ой энэ ахад нэг дугаар орсон шүү. Урд. За. Бан сайн байна уу? Намар онлайн шоп. Тий, сайн байна уу? Намар онлайн шоп. Тий, та нөгөө нэг комментэн дээр захиалах ихэд дугаараа үлдээсэн юм байна шүү дээ. Тий. Одоо та урьдчилгаагаа хийчихээ хаа. Тэгээд тань руу баталгаажуулах код очихын. Тэрийг над руу явуулаад өгөөрэй. За тий. За хаа тий. Тэгээд таны буудаг одоо очичноо. За. Яа. Ямар ядаргаатай ярьд юм бэ? Үгүй энэ настай үе юм биш үү? Энэ тэнэгтээд өөдөөс яасан гэнэ миний хоо. Чи зүгээр нэг эвтэйг нэг яриад тах. Мөнгө алдчихаж азгүй үгүй чи яасан ол юм асуудаг. Гэс наа онлайн шопууд нь залгаас нүг залгаад тахал ингээ хурдан. 36 17 15. 36 17 15. Урьдчилгаанаас ороод ирлээ. Заашгүй тий. Чи тэгээд үгүй. Наа бичгийн хэвийг харалтаа дөөрэлгэл та. Дээрээс нь тэгээд наа чи машин дэрэгтэй хүн байна уу? Тэрийг сайн харалтаа судлал та. Одоо нөгөө хэд ингээд пасс алдсан шүү. Паст чи. Энэ тэнэгүүд байхгүй гурлаа мөнгөгүй гэцүү штэ. Нэ өмнө. Тий. Нэр өгшөө. Маа нөгөө нэг буудлын 3 баригдсан байдаг ш. Тийм үү? Тэр гуртыг буудал хийсэл яваа. Тийм ээ. Тэр гурч тэр объектэнтэй амар. Одоо тэгээд наа чи цагдаа дээр очихороо халуулна шүү дээ одоо. Охин угаасаа өрсөлдөгч байхгүй бол бид гурав л амар байсан. За тийм ээ. За хүн яах вэ? Өөрөөсөө жоохон болгоомжтой. Тодоо. Яа. Сүлийн үгэж. Хандаа. Цогоор сайдгүй. Цогоор. Мань нэгэн сайн эмэгтэй найзтай байна заа. Тэгээ найз руу бичээд юусэн. Энэ хоёр угаасаа өмнө их мөнгө би талаар жоохон ярьж яг энэ мөнгөө. Тэгээд тэгсэн байхгүй би энэ данс руу оруулаад миний найз жоохон байлгаж гаргаад ирье. Найз нь 5% өгье гэсэн чинь окей миний найз гэлээ. Гэс өөр данс руу хий. Тэгээ юу гэдэг сайн найз байна ачаад. Өөр данс руу цацаач шүү бангадаас зарцаач шүү. Хурдан. Монгол тийм итгэмж юм одоо байсан байт юу? Болцсон. Одоо юу вэ? Энэ хүн юмнууд бол ингэж яхад таарсан байна. Охин штэ угаасаа. Хэд хоног найраг орчлаа. Өнөөдөр амарч хийзээ. Амар яа. Тий. Наа мөнгө өөр данс руу 3 хувачих цаа. Yes. Нэг жоохон гэр нэг бол ваарсаа ороо жоохон бүжгэж үжиглээд. Манайс армаар данс одоо харилаа гэж. Яг чам. Гэн маргаа хаалгаанд орно штэ. Мөнгө төргөн болсон юм уу? Харин ингээд болж байна одоо. Өнөөдөрт найдад залбираа явьжсэн байхгүй. Азгүй стаунд өгчлээ. Яахгүй тэ андаа юу ягараа. Хэрэг болвол маань өөртөө хэлээрэй. За тийм штэ. Бид хоёр л чам туслаа ш тийм штэ. Баба, за баяртай. хэр. Яага босоос утсан бэ? Яага босоос утсан? Яасан? Намайг уучлаарай. Яасан бэ? Харин чи миний нүг эмчилгээний зардал зориул хадад мөнгө хадгалсан шүү дээ. Тэр чинь би чамд тусалгасан надад хүсгчээ гэж бодоод сараа над руу чадчихсан байхгүй. Нэг даснаас шилжүүлэх хийгээд нэмээд чам хэдэн төгрөг өгье гэд би шилжүүлсэн чи. Цадах чи пас алдсан гэд. Тэгээ одоо тэр мөнгө байхгүй. Арука юу яриад байгаа юм бэ? Тэр чиний эмчилгээний зардал байсан шүү дээ. Маргааш шавлгаанд орно шүү дээ чи. Хугацаа байхгүй шүү дээ одоо. Намайг уучлаарай. Тийм л өөрч зөндөө байгаа шүү дээ чи яаж байгаа юм бэ? Одоо яах вэ? Уучлаарай.
чи тэгтээ улам сайжрах юм аа те. Бас ингээд нэг юм энэтэй бичиг учраас олоод шүү дээ. Хөшөө. Хөшөө өдөр чиний нөгөө 120 сая гэж хадлаад байсан шүү дээ. Чи манай эхнэр өсөн биш үү? Тэр мөнгө манай руу буцаага шилжүүлж шүү дээ. Байхгүй шүү дээ. Юу яриад байгаа юм бэ хөшөө? Манай хүн зэлсэн. Манай эхнэрийн хагалгааны мөнгө шүү дээ хөшөө. Мань хадгалуулсан байсан юм аа. Шилжүүлчихтэй хөшөө. Үгүй тийм хинжчин байлаа гэж яах вэ өгшөө. Чи бид гурав ямар бөөсөн болгоно би буцааж өгөөд юу болох вэ тийм үстэй. Өөрөө мэдчихэл байгаа. Юу яриад байгаа юм бэ хөшөө? Хаяга адрахгүй шүү дээ гурлаа. Бүхэл амьдрал нь шийдэгдэх гээд байсан. Хоёр тэр мөнгөний өгчлөө. Буцаага шилжүүлчихтэй. Өөр наад чи бас яагаад л та яг наад гэж нэг залуу ярьсан шүү дээ. Ойлаад миний ихнэр өглөө. Чи тэр үед юу гэж хэлээ? Өгч нэг гэжсэн биз дээ. Ялгаагүй шүү дээ. Үгүй одоо тэгээ юм уурлахад ийм аргагүй шүү дээ. Маргаашнаас бусдаа сайхан ажиллаа хий, мөнгө ахиад ихнээс нь зогдуулчих. Асуудалгүй шүү дээ. Болов? Одоо эмчилгээг нь ойшлох юм сарын дараа болчих шүү дээ. Бүхэл амьдрал нь шийдэгдэх гээд шүү дээ. Хоёр гүлч чи яагаад байгаа юм бэ? Гот бид хоёр яах вэ? Үнэхээр мөнгө байхгүй шүү дээ. Боддог шүү. Бүхэл амьдралын шийдэгдэнэ гэж чи бид гурав олон хүний бүхэл амьдралыг зөндөө олоодаа шийдсэн шүү дээ. Тэста тэр чи манай их юм гэдэг юм шүү. Гүлгэн минь. Амби өгөөчлөө. Гэж хэлээ яах вэ? Тийм үстэй. Аа? Тийм шүү. Сахан эвтэй байл та. Энэ гурван сайхан нөхрөлдгөө. Ийдгээ хий те. Яг гэдэг болохгүй бол цагдаагаар яваад үзсэн. Тийм болно шүү дээ. Нэгэн шоронд нөгөөх нь шоронд л ороод дуусах юм. За зөвш. Асуудлаа шийтгэл бодох шүү. Өчтөө хөшөө хөө. Маргааш цагтаа үнцээ. Хөшөө өчтөө хөө. Өчтөө. Манай эхнэрийн мөнгөчтэй хөшөө. Өчтөө. Өчтөө хоёроо. Маргааш ажилтаа. Сэвтэй болчих нэрээ. Үлүүр хийж хаалган дурдгүй юм байна. Хүн юу тарина түүнийг ураа.